зурган дээр гарч байгаа залуу болохоор Malone Lime гэдэг байхгүй. 20 настай дансандаа $230 сая. 230 сая доллар гэдэг бол маш их мөнгө шүү дээ. Монгол мөнгөөр 823 тэрбум 400 сая төгрөг. 20 настай. Гэхдээ энэ залуу ерөөсө тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Хамгийн гол нь энэ мөнгөө ерөөсө нэхэхгүй өдрийн дотор хийсэн байна. Дээж муу аргаар. Тэгээ Malone болохоор крипто, coin гэдэг юм маш их сонирхолтой. Энэ талаараа бас найзуудтай. Найзууд нь нийлээд ингээд жоохон coin, крипто гэдэг юм оролцдог. Тэгээд тэр нь нэг жоохон ингээд бүтлгүй яваад байсан. Тэгээд яг энэ үед нэг найз нь санал тавьсан байгаа байхгүй. Крипто тэр бомтон байна. Маш амархан нэг арга байна гэд хэлсэн байгаа. Чи хамтрах уу гэдгсэн чи манай Malone болохоор окей, хамтраа хойлд лөөрдэй гэд хэлчихгүй. За хоёр найз яаж лөөрдсөн бэ гэхээр эхлээд нөгөө нэг эхний өдөр крипто тэр бомтон руу залгаад ингээд таны аккаунт ч юм бол нууцлаа алдчих шүү. Тийм ээ ингээд сануулга маягаар ингээд залгаж хэлсэн байна. Тэр бомтон бол эхний өдөр бол тоогоогүй, анзаараагүй. Хоёр дахь өдөр бол Malone найз нь шууд криптогийн нэг сервисээс ярьж байгаа юм шиг. Таны ингээ аккаунт чинь блоктогдсон байна. Мөнгөнд үн чинь ингээ өөрчлөлт орох бүр алдагдах боломжтой болсон байх шүү. Та биднэрт товын мэдээллээ өгөөд ингээ засуулах боломжтой гэдэг. Тэгсэн чинь нөө тэр бомтон бас өөрөө жоохон боловсралгүй байсан уу, мэдлэггүй байсан уу? Бүх хувийн мэдээлэл өгсөн. Хоёр найз хувийн мэдээллийг аваад дараа нь крипто аккаунт руу ороод бүх мөнгөө шилжүүлээд авцсан. Бүх мөнгөийг шилжүүлээд авцсан. Хамгийн аимшигтай тэр аккаунтын дотор нь 1,646 тэрбум 800 сая төгрөгийн одоо тийм их хий-төрөнг бол байсан. Тэгээ хоёр найз яг хуваахаар нөгөө 823 тэрбум 400 сая төгрөг болчихж байгаа байхгүй тус-тустай. Мэдээж тэрбумтон бол цагдаад мэдгдсэн чи яг яаралтайгаар одоо тэрийг бол олох боломжгүй, илрүүлэх боломжгүй байсан юм шиг байгаа яг тухайн үед бол. За тэгсэн хоёр найз 823 тэрбумтай ерөөсө хорвоо ертөнцийг атгацсан юм шиг машин худалдаж яваал тэр шоуз ингээ хийж байгаа бүх зүйл нь аимшигтай. Нэг найз нь ерөөсө voice record бичээд авцсан. Тэгээ тэрийг ингээ хадгалсан байгаа. Энэ нь болонгууд хамгийн сүүлд гэмт хэрэг нь одоо ил болох хамгийн том нотлох баримт болсон. Тэр найз нь бол бас санаатай. Мөнгө өрөхгүй ингээл айгүй нуугдмал амьдралаар ингээ амьдарч исэн байгаа. Харин манай Malone болохоор юм үзээгүй нас ерөөсөг байж болох хамгийн үнэтэй гэсэн юм болгоныг худалдаж авч ирсэн. Хувьдаа усан сантай одоо яг энэ зурган дээр гарч байгаа маш үнэтэй байшин ердөө нэг сарыг нь нэг сар түрээсэлж байгаа. Гэхдээ $68,000 түрээсэлж байгаа байхгүй зүгээр цацж байгаа өстэй. Malone болохоор ерөөсө хамгийн үнэтэй гэсэн 30 машиныг худалдаж авсан. За энэ нэг Lamborghini байгаа. Тэгээ энэ Lamborghini дээр өөрийнх нь нэрийг бичүүлсэн байгаа байхгүй. Тэгээ Malone болохоор шоуг бол зүгээр утгаар нь хийж байгаа. Нэг оройг ерөөсө $100,000-аас $500,000 хооронд одоо ингэ шоу бараг өдөр болгон тэгээ шоу зохион байгуулдаг. Тэгээ уудаг нэг шил шампань $10,000 буюу монгол мөнгөөр 35 сая төгрөг. Ерөөсө нэг оройны дотор бол нэг шил шампань уухгүй тэгээ тэр клубд байгаа бараг бүх хүмүүст шампань авч өгдөг. Таалагдсан эмэгтэй хүмүүстэй өндөр дүнтэй тип өгдөг те. Тэр битгий хэл бүр $10,000, $30,000, $100,000 юм цүнх үнэтэй нэг цүнхүүд эмэгтэй хүний цүнх худалдаж аваад тэр клубд нь ирээд үйлчлүүлсэн эмэгтэй болгондоо эсвэл таалагдсан үндэ ингээд өгчээсэн байгаа. Тэгээд тэр цүнх авсан эмэгтэйчүүд нь ингээд TikTok тэр ингээд бичлэг хийгээд ингээд нэг залуу байжсэн чинь надад зүгээр ингээд үнгүй маш хүнтэй цүнх бэлгэллээ гэсэн байдлаар нэг биш маш олон эмэгтэй хүн гэж TikTok тэр бичлэг хийж оруулсан байна. Энэ эмэгтэй хэлж байгаа байхгүй юу? Нэг залуу клубд орж ирээд ерөөсөө $300,000 нэгхэн шөнийн дотор ингээд цацчлаа. Тэгээд яг цацсан тэгэж үрснийхаа дараа юу ч болоогүй юм шиг тэр залуу сууж ирсэн. Тэгээд энэ залуу яг хий юм бэ гэд бичлэг хийгээд оруулсан байгаа байхгүй. Тэгээд Malone болохоор бүр толгойн эргэцсэн. Ягаан өнгийн Lamborghini дээр одоо араас нь гүйж байгаа эмэгтэйтэй бэлгэлэх гээд ингээд чат бичиж байгаа байхгүй. За ингээд би чамд ингээд бэлэг өгөх гэсэн юм а төрсөө төрчин болоогүй байгаа ч гэсэн урьдчилаад нэг юм ягаан өнгийн Ferrari өгч яа гэдгсэн баг. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь би хүнтэй сүү тавих гэж байгаа гэдгсэн чинь хамаагүй чи над Ferrari авчгаа гэл тэгж байгаа байхгүй. За Malone бол амьдрал нь нэг зүүч шиг мөрөөдөл шиг бүх зүйл нь сайхан байсан ингээ өөрийнх нь хүснээр бүх зүйл болж исэн. Гэхдээ яг энэ их аз жаргалтай төөрөөд аюулгүй байдлаа ханхаа мартаад одоо Malone амьдрал нэг өөрчлөлт орж ирсэн. Энэ нь болохоор Zach XBT гэдэг энэ залуу байна штэ. Тухайн үед одоо Twitter ашигладаг байсан. Twitter дээр болохоор 745,000 дагагчтай. Ер нь NFT төсөл гээд бас байдаг байсан штэ. Тэг янз бүрийн зураг
гоё NFT дөрүүд гаргаад зардаг байсан. Одоо team төсөл мөсөл дээр ажилладаг байсан залуу. Бас крипто оролддог байсан залуу. Энэ залуу 15 мянган долларын хэмжээтэй team төрөнгө бас одоо крипто зах зээлээс ингээ алдсан байхгүй. Тэгээ маш их ууралсан. Хамгийн гол нь яагаад ингэж одоо ийм ловер scam яваад идэгин энэ хин ийм хийгээд идэгин гэдгийг мөрдөж эхэлсэн байгаа. Энэ Zag XBT гэдэг залуу. Zag XBT хамгийн гол нь одоо жоохон ийм IT талын мэдлэг бол айгүй сайтай залуу байсан. Тэгээд ер нь энэ бүхний ард хэн байгааг, энэ ловер тусан бүх мөнгө хаашаа яваад байгааг бол анзаарсан байгаа. Одоо ер нь энэ криптогийн юунаас бол хамгийн анхныхаа ловераас нь молон энэ хоёр бол шууд болчихоогүй мөлий ахиж бас ловер хийгээд байсан байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ ингээд ил тод болоод ингээд гараад ирсэн. Zag XBT болохоор бүх цуглуулсан материалуудыг нэгтгэж үзээд ингээд харсан чинь тэр дунд нэг чат байсан байгаа. Тэр чат нь болонгууд бичлэгний ихэнд байсан voice chat. Бид нар ингээд маш их мөнгө одоо ингээд скэмчлаа. Ингээд өөрсөндөө итгэхгүй ингээд бахараад ингээд байжсэн. Яг тэр чатыг нь олоод авцсан. Тэгээд Zag XBT бол энэ бүх материалаа FBI руу явуулсан байгаа. Мэдээж холбооны мөрдөг төвчөө бүх материалыг шалгаж үзээд, молооны амьдралтай бүх зүйлийг судалж үзээд, яг гэрээс нь баривчилсан, бас найзыг нь баривчилсан. Тэгээ молооныг болохоор шүүх хурлаар бол 20 жилийн ял онохоор бол төлөвлөөд шоронд хийсэн байгаа. Гэхдээ магадгүй тэрнээс өмнө суллагдаж, магадгүй одоо ч суллагдсан байх магадлалтай. Яг нь миний бодлоор бол хүн ганц л амьдрах юм чин дээ гэдэг бодол бол бас нэг талтай айгүй буруу л та. Тэгээ тэрнээсээ болоод айгүй буруу сонголт хийх юм аа. Мэдээж хулгай мөнгө бол тэгэл үнц нь бол байхгүй. Молооны яаж өрснийг бол та нар харслаа штэ тий. Зүгээр л зацлаа штэ. Юм сурж мэдээд тэр сурж мэдсэн зүйлээрээ гоё мөнгө олоод ингээ явуулах сонирхолтой. Тэгээ миний YouTube-ийн бичлэг гэдэр бол нэг яг тэр мөнгө олох сонирхолтой зүйл бол биш шүү. Зүгээр би өөрийнхөө хоббигоороо юм сурж мэдээ гэсэн бодлороо л юм хийж байгаа шүү. Тэгээ дэмждэг бол баярлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.